захин хичээл бэлтгэх болон захин сургалт явуулах үед хэрхэн дэлгэцээ бичих хялбар аргыг та бүхэндээ энэхүү бичлэгээр хүргүүлэхийг зорилоо. За, screen record хийх буюу дэлгэцээ бичихэд ашиглагдах бусад програмуудын талаар танилцуулъя. За, би та бүхэнд Google Meet-ээр уулзалт зохион байгуулж бусад тохиолдлуудыг танилцуулъя. За, одоо уулзалт хийх үеийнхээ захин хичээлийг хэрхэн бичлэг болгож хадгалж авахын тулд screen record гэсэн энэхүү аппликейшнийг татаж суулгана. За, үнэлгээ явуулахад биднэрт үнэлгээ явуулах хугацаа шаардлага болдог. Сонирхолтой байдлаар мөн хялбар аргаар хугацаагаа бид нэр төлөвлөе гэвэл энэ Zoom гэсэн програмыг бас суулгаад ашиглавал их тохиромжтой санагдсан. За, мөн онлайн конвертер буюу бүх л төрлийн файлыг хэрхэн хөрвүүлэх талаар бас нэмэлт танилцуулга хийе. За, үндсэн хичээл рүүгээ оръё. Хамгийн түрүүнд би screen recorder гэсэн аппликейшнийг татаж суулгах хэрэгтэй. Биднэрт ингэхийн тулд хамгийн түрүүнд интернет байх шаардлагатай. За, Google хайлтын хэсэг дээр screen recorder гэж бичээд хайвал энэ хамгийн доотлолт screen recorder гэсэн хэсэг харагдана. Энэ хэсэг дээр дарж ороод дарж оронгууд энэ дээр нөгөө програм маань татах уу гэсэн асуулт гарч ирнэ. За, screen recorder гэдэг энэ байна. За, энийг ноутбукн дээр татаж суулгана. За, add extensions. За, татангууд энэ хэсэг дээр татаад дуусчихж байгаа. За, энэхүү файлыг татаад дуусангууд open хийн бүгдээрээ. За, шууд таныг энэ Google хайлтын системийн чинь хажуу талд ингээд мэдээлэл ирнэ. За, энэ хэсэг дээр бид энэ хэсгийг ойртуулан харуулчих тий. Энэ хэсэг дээр өөрийнхөө энэ юг screen recorder гэдэг ping буюу шигтгэхэд өгчөөрэй. Тэгвэл шууд энэ төвчтөр дээр дараад рекорд хийх боломжтой. За, энийгээ татаад суулгачлаа. За, одоо харин Google Meet-ээр уулзалт хийтэй. За, уулзалт хийхэд Gmail-ээр нэвтэрсэн байх ёстой. За, meeting уулзалтыг зохион байгуулъя. За, шуурхай уулзалтыг эхлүүлнэ. За, мэдээж энэхүү явагдаж байгаа хэсэг маань мэдээж миний интернет хурдаас шууд хамаарч байгаа. За, хүүхдүүд рүү мэдээж линкээ шууд энэ хэсгийг дараад копидод явуулах боломжтой болсон гэсэн үг тийм. Эсвэл бусдыг нэмэх гээд энэ хэсэг дээр дараад Gmail-ээр найзууд хүмүүсийг нэмэх боломжтой байгаа. За, би өөрийнхөө voice-ийг энэ дээр хаачия. За, хичээлээ Meet-ээр уулзж явах явцад хичээлээ шеэрлэх талаар та бүхэнд харуулъя. За, хамгийн ихний хэсэг бол бүтэн дэлгэц буюу бүтэн дэлгэцийг хуваалцаж хүүхдүүдэд шеэрлдэг байгаа. За, энэ хэсэг дээр бол миний дэлгэцийг бүтэн бичээд бусдад дамжуулдаг байгаа гэж ойлгож болно. Энэ хэсэг дээр харагдана. За, энийгээ зогсоогоод хоёр дахь шеэрээр бас шеэрлж болно. Цонх хэсгээр. За, энэ хэсэг дээр би яг аль хэсгийг үзүүлэх гэж байгаа вэ гэдгийг харуулад бас шеэрлэх боломжтой. Хэрвээ та бичлэг сонгосон байвал бичлэгний цонх энэ дээр гарч ирнэ. За, энэ дээр би Wondershare Filmora гэдэг Filmora дээр энэхүү бичлэгийг хийж байгаа учраас Filmora-гийн талаар дээр гарч ирсэн байна. За, энийгээ чеклээд share гэдгийг даргавал тэр хэсэг нь шеэрлэгдэж харагддаг байгаа. За, шеэрүүдийг төр зогсоё. За, энэ дээр бас нэг ийм зүйл үүдээ. За, би энэ слайдаа төр ингээд нэрчээ. Цонх хэсэг дээр дарангууд миний презентац харагдж байгаа. Презентацаа шеэрлэнэ. За, энэ хэсэг дээр харагдана. За, мэдээж та презентац шеэрлсэн болохоор зөвхөн презентац хэсэгт л хүүхдүүд харагдж байгаа.
сургалт явуулж явах үед нөгөө бид нар томруулаад хүүхдүүдтэй харуулах гэж зорддог те. Тэгээд нөгөө F5 буюу тоглуулдаг. Ингэж тоглуулад хүүхдүүдэд харуулах гэхлээр хүүхдүүд харагдахгүй байна гэдэг шүү. Тэгэхээр бид нэр энийг харуулахын тулд энэ цонх гэсэн хэсгээр битгий ширлээрээ таны бүтэн дэлгэц гэдэг хэсгээр ширлжээж таны слайд чинь бүтэн томоор хүүхдүүдэд одоо дамжуулдаг гэж ойлгож байна. За тохиргоо хэсэг дээр миний камер дүрс маань одоо муу харагдаж байна гэж үзвэл нэмэлт камер ашиглах боломжтой. За би видео хэсэг дээр ороод камер гэж сонголт байна те. Энэ хэсэг дээр би нэмэлт камер холбож өгсөн байгаа 700 HT гэдэг камерыг холбож өгсөн. За ингэснээр миний камер маань солигдож байгаа. Тэгээ ингээд камера бас нэмэлт камер холбож өгөөд камерынхаа HT-г сайжруулах боломж байгаа. Миний ноутбук болохоор 420 юм шиг байгаа. Тэгээ би 720-ыг холбоод өчгөр илүү сайн болчихж байгаа. За би энэ 720 камера ашиглаад цааш нь явуулъя. За Google Meet-ийн талаар ерөнхийдөө ингээд танилцуулчлаа. За одоо харин камера тураач. Одоо харин нөгөө уулзалт хийж явах явцдаа дэлгэцэн эрхэм бичих талаар оруулъя гэсэн те. За би яач энийг энэ хэсэг дээр нөгөө татсан програмууд дарангууд асуулт асуу. За энийг өгөх гээд орчих. За эхлээд бол та одоо аль хэсгээр бичлэг хийх вэ? Эхнийх нь бол зөвхөн дэлгэц бичнэ. Хоёр дахь нь болохоор камераар бичнэ. Мөн камера дэлгэцтэй цуг бичнэ гэж байна. За гурав дахь нь болохоор зөвхөн камер бичнэ гэж байна. За би аль алийг бичнэ гэж тооцоод сонголтоо голынхоор хийлээ. За энд мөн одоо нэг дуу дүрсний хувьд зөвхөн одоо дуу хаалттай байх уу? Эсвэл зөвхөн миний ярьж байгаа микрофоноор бичих үү? Эсвэл энэ микрофон болон одоо ноутбукнаас гарч байгаа дууг бас бичих үү? Эсвэл зөвхөн ноутбукнаас гарч байгаа дуу бичих үү гэсэн асуултууд байна. За би өөрийнхөө яриаг болон дэлгэцний одоо нэг компьютероос гарч байгаа дуу дүрсийг одоо давхар бичнэ, бичлэг үзүүлнэ гэж тооцоолбол энийг сонгох хэрэгтэй. За ингээд start record гэдэг хамгийн доод гарна. Start record дээр дараад бичлэг маань эхэлнэ гэж байна. Энэ нөгөө би өөрийнхөө дүрсийг бичиж байгаа учраас энд алдаа зааж байна. За би тэгвэл зөвхөн дэлгэцээ бичнэ гэж тооцъё те. За start record гэдэг ингэчээ. За энэ маань бас сонголтуудтай. Та яг аль хэсгийг бичмээр байна. Энийг зөвхөн PowerPoint-оор бичих үү, эсвэл онлайн сайтуудаар бичих үү, за эсвэл бүтэн дэлгэцээ бичих үү гэдэг асуултууд бас гарч ирж байна. За share гэдгийг дараад дэлгэц маань энэ бичигдэж эхэлж байна. За stop хийж болно, pause хийж болно. За би энэ хэсгийг доос нь буулгачих. За багахан туршилт хийгээд дэлгэцээ бичээд явчих те. За бичигдсэн байх гэж бодож байна. За энэ доотлын булан дээр дараад stop хийх боломжтой. За ингэснээр нөгөө бичлэг нөгөө саяны хийсэн миний хичээлийн маань бичлэг гараад ирнэ. За энийгээ save буюу хадгална. За хадгалахын тулд энэ маань одоо онлайн суурилсан байдаг учраас татаж авах шаардлага гардаг. За энэ хэсэг татаж авч जैन те 3.1 МБ гээд гарч ирлээ. За нөгөө онлайнаар бичлэг хийгдсэн учраас энэхүү бичлэг маань веб одоо өргөтгөлтэй буюу онлайн суурьтай бичлэг гэж хэлж болно. За татсан бичлэгийг харуулъя доо. Хэсэг дээр гарч ирж байгаа. За энэ screen picture гэдэг миний татсан бичлэг маань те. Энэнийхээ өргөтгөлийг харчих. За энэ веб файлын нөгөө өргөтгөл нь веб учраас юм байна. За сайз нь болохоор 376 МБ. За миний хувьд бол энэ нөгөө богинохоо хэмжээний бичлэг учраас бас өндөр бичигдэж гин гэж хэлж болно. Магадгүй бид нөгөө 80 минут хичээл заах маах бол энэхүү файлын маань хэмжээ айгүй өндөр гарч ирэх байх гэж тооцоолж байна.
богино хэмжээний 5-10 минутын хичээлд бол энэ одоо ер нь бол хангалттай хамгийн энгийнээр дэлгэц бичих боломжтой гэж тооцож болно. За бидний нөгөө одоо ингээд татаад авсан байгаа бичлэгээ за магадгүй нөгөө бичлэгээ амжилт системд оруулахыг гэхлээр веб өргөтгөлтэй учраас за магадгүй нөгөө амжилт системд бичлэгээ оруулахыг гэхлээр бичлэг маань орохгүй байх магадлалтай. Яагаад гэвэл гэхлээр амжилт систем маань өөрөө MP4 өргөтгөлтэйгээр бичлэгийг байршуулах боломжтой учраас бусад бичлэгийг одоо амжилт системд оруулах боломжгүй байдаг. Тийм учраас бид нөгөө өргөтгөл өөр бичлэгүүдээ заавал хөрвүүлжиж амжилт системд оруулдаг. За амжилт системд бичлэгээ байршуулах хоёр төрлийн аргыг би ашигладаг. За нэгдүгээрт онлайн конвертер, хоёрдугаарт YouTube сувгийг ашигладаг. За YouTube өөрийн сувгт одоо бичлэгийг байршуулад татаж аваад MP4 хувилбараар татаж аваад амжилт систем рүүгээ байршуулдаг байгаа. За татаж авахын тулд би энэ одоо холбоос буюу линкийг ашигладаг байгаа. Ойртолж харуулъя. За энэ линкийг ашиглаад бичлэгээ MP4 хувилбараар татаж авах боломжтой байгаа. Ингэснээр амжилт системд бичлэгээ оруулна. За нөгөө хувилбар нь гэвэл онлайн суурьтай онлайн конвертер гэсэн сайтыг ашигладаг. Энэ сайт нь ерөнхийдөө бүх төрлийн файлыг хөрвүүлэх боломжтой гэж хэлж болно. За энэ видео конвертер гэсэн энэ хэсгийг хараарай. Энэ хэсэг дээр файлаа байршуулад энэ хэсгийн линкээр орох боломжтой. За конвертер гэдэг дээр даръя. MP4 конвертер гэдгийг дараад за тэгэнгүүт ийм сонголт гарч ирнэ. За файлаа сонгоно уу гинэ. За файлаа сонгоно. Татсан хэсэг дээр screen record гэдэг энэ саяны миний бичлэг байна. За энийг оруулчих. Энд одоо уншиж чинь тийм ээ. За мэдээж таны интернет хурдаас хамаарат энэ хэсэг бол уншигдана. За энийг 100% болоод дууссаны дараа start converter гэдэг энэ хэсгийг дарна. За start converter дээр дарчих. Энэ 377 MB-ийн файл гэдэг. Start converter-ыг дарлаа. За энийг дарсны дараагаар нөгөө бичлэг маань хөрвүүлээд 2.5 MB-ийн файлтай бичлэг болсон байна. За энийг download гэсэн хэсэг дээр дараа татах боломжтой. За минийх болохоор шууд татчихлаа. За татсан хэсэг дээр харъя. За нөгөөх маань за энэ бол веб суурьтай нөх шиг байна. Энэ нь болохоор MP4 өргөтгөлтэй бичлэг маань харагдаж байгаа шиг байна. За өргөтгөл нь MP4 болж өөрчлөгдсөн байна те. За тэгэхээр энэ MP4-өө тоглуулах боломжтой. Амжилт системд байршуулах боломжтой гэсэн үг. Дараад дэлгэц маань энэ бичигдэж эхэлж байна. За нөгөө файл стоп хийж болно, пауз хийж болно. За би энэ хэсгийг доош нь хийсэн болгочих. За багахан туршилт хийгээд дэлгэцээ бичээд явчих те. За ингэсэн байх гэж бодож байна. За энд за ерөөхдөө ингээд дэлгэцээ хэлбэр бичээд одоо MP4-ийн файл болгоод хадгалж авах боломжтой. Амжилт системд оруулах боломжтой. За мөн одоо нэг ярих дутуу зүйл нь юу вэ гэхээр Zoom Meet-тэй презентац танилцуулаад үнэлгээ хийж явах явцдаа бид нэг 5-аас 15 асуулт ч юм уу 3 асуулт төр төлөвлөдөг баг. Тэгээ энэ дээр Zoom Meet гэдэг програмыг танилцуулъя. Zoom Meet гэдэг маань ерөнхийдөө томруулдаг гэж хэлж болно, ойртуулдаг тий. За энийг татах линкийг би энэ дээр өгсөн шнэ. За Zoom Meet гэдэг Google search хэсэг дээр хайна. За энэ хэсэг дээр download гэсэн гээд байна. Энэ хэсгийг дараад Zoom-ээ татна.
За би болохоор ноутбукн дээр татсан байгаа болохоор шууд татсан хэсгийг харуулъя. За хамгийн эхлээд татхад zoom итгээд ийм WinRAR-ын файлаар татагдана. За энийгээ мэдээж extra to zoom итгээд ингээд задлаад энэний дарангууд задлагдаад за ийм фолдер үүснэ. Zoom фолдер дээр ороод application хэсгийг сонгож ороод тохиргоонуудаа хийдэг. За би болохоор гарнаас одоо control 1 гэдэг кнопыг дарахад минийх zoom хийж татагдана. Татсан zoom-ээ эргүүлээ буцаахын тулд дахиад control 1-гээ дарахад давхар дарахад одоо zoom маань эргээд анхны байранда шилжнэ. За энийгээ би ингээд шууд ингээд команда гарнаасаа ингээд солиод өгөх боломжтой. Энэ болохоор татах хэмжээ, ойртуулах хэмжээ тий. За минийх бол 2 дээр байсан. За магадгүй өшөө илүү ойртуулъя гэж үзвэл 3 дээр тохиромжуулна. Live хийж ихэд control 2-оор татна. За break гэдэг энэ хэсгийг анхаараарай. Энэ хэсэг болохоор нөгөө би энэ таймаа 3-аар сонгож өгсөн. За би 1-ээр сонгочих. Энэ болохоор нөгөө нэг цаг тоолдог. За команд нь болохоор юу юм бэ гэхээр Q control Q гэсэн команд байна. Би control Q одоо хадгалаад дарж үзүүлье. Сургалт явуулж гин гэж ойлгоод control Q гэж дарахад миний дэлгэцэн дээр цаг тоолж эхэлнэ. Тэ 1 минутын хугацаа хүүхдүүдэд өгөөд үнэлгээ авна гэж тооцвол саяных дээр ингээд минутын тохиргоо хийгээд хугацаагаа бид нэр ингээд хянаад явах боломжтой. Хүүхдүүд хугацаагаа бас энэчнээс шууд харах боломжтой. Одоо энийг болиулъя гэвэл disk гэдэг кнопыг дарж гарах хэрэгтэй. Хэрвээ ингээд эргүүд control Q гэдэг товчоод дарчвал дахиад минут маань эхнээсээ ингээд явдаг байгаа шүү. Тэгэхээр disk гэдэг товчлуурыг дараад буцаад гарах боломжтой. За энэхүү бичлэгнээс багц болтгой мэдээлэл авсан байх гэж найдая. Баярлалаа.